цахилгаанч үзэгдэл. Хоёр бие хооронд нь өрөх үед нэгээс нөгөөд электрон шилжих үзэгдлийг цахилгаанч гэнэ. Жишээ нь шил савааг торгоор өрье. Энэ үед шил саваа маань эргээр торг маань сөргөөр цэнгэлэгдсэн байна. Тэгээд энэ дээр электроноо алдсан бие нь яг эрэг цэник буюу протоны илүүтэл болоод эргээр цэнгэлэгдэнэ. Электрон авж байгаа бие нь электронны илүүтэл рүү сөргөөр цэнгэлэгдэнэ. За тэгээд энэ яагаад эрг сөрөг болж байгаа нэхээр ер нь саармагд электрон протоноо тэнцүү байдаг. Тэгээд нэгээс нөгөөд электрон шилжихээр электрон авж байгаа сөргөөр цэнгэлэгдээд электрон авж байгаа нь эргээр цэнгэлэгдэг гэсэн үг. За цахилгаан цэнгийн хэмжээг электроскопоор хэмждэг. Электроскопын дээр энэ хавтгай дискийг хэрвээ цэнэгтэй бие хүргээд цэнэглэх юм бол электроскоп маань нийт эргээд цэнгэлээд энэ ялцууд нь хоорондоо ижил төрлийн цэнэгтэй ялцууд хоорондоо түлхэлцэж хазаана. Тэгээд хэрэг хэмжээний цэнэг байна үүдгээс харилцан үүшлэл нь өөр өөр. Тэгээд хазаалтын хэмжээг нь харилцан үүшлийн тодорхойлоод цэнийг хэмждэг гэсэн үг. Биеийг үрэлтээс гадна индукцийн аргаар мөн гэрлээр өдөө цахилгаанжуулдаг, цэнгэлдэг гэсэн үг. За энэ зургийг тайлбарлая. За эхний электроскоп маань цэнэггүй болохоор ялцууд хоорондоо харилцан үүшилд орохгүй байна. За тэгээд сөрөг цэнэгтэй савааг хөрөх үед электроскоп маань сөргөөр цэнгэлэгдээд ижил төрлийн сөргөөр цэнгэлсэн ялцууд хоорондоо түлхэлцэж хазаана. За энд болохоор сөрөг цэнэгтэй савааг электроскопт ойртуулж байна. Ойртуулах үед сөрөг цэнэг нь эсрэг төрлийн эерэг цэнэгүүдийг өөртөө сөрөг цэнэгүүд түлхэнэ. Ингээд электроскопт байгаа цэнэгүүд индукцээр туушрна. Энэ үед нь электроскопыг газардуулчих юм бол сөрөг цэнэгтэй саваатаа таталж байгаа эерэг цэнэгүүд нь түлхэлцэж байгаа сөрөг цэнэгүүд нь газар руу шилжнэ гэсэн үг. Ингээд индукцээр биеийг цахилгаанжуулж болдог гэсэн үг. За энэ болохоор нөлөөгөөр цахилгаанжуулах кондактыг хурц цахилгаанжуулах жишээ байна. За энд нэг зүйлийг тайлбарлая. Эрэг цэнэгтэй саваа биетийг ингээд электроскопт ойртуулахад электроскоп доторгоо сөрөг цэнэгүүд нь татаад эерэг цэнэгүүд нь түлхэгдэнэ. За ингээд савааг электроскопт хүрэх үед электронууд электроскопоос савраа шилжинэ. За энд болохоор электрон буюу сөрөг цэнэгүүд электроскопоос савраа шилжиж байгаа тийм ээ. Энэ хоёр хоорондоо зөвхөн цэнгээ солилцож байгаа болохоос биш нийт цэнийг өөрчлөгдөхгүй. За нэг энгийн жишээ тайлбар. Хоёр хүүхэд байна тийм ээ. За хармаандагаа өөртөө бүх мөнгөдөө гаргаа ширээн дээр тавилаа гэж үзье. Тэгээд хүүхдүүд санамсаргүй байдлаар нэг мөнгөнд дэвсгэртийг суглаад өөрсдөө хувааж авъя гэж үзье дараалал. За тэгээ энэ хоёр хүүхдийн тус бүрийнх нь мөнгө өөрчлөгдөж магадгүй. Тийм ээ. Гэхдээ нийт мөнгөнд өөрчлөгдөхгүй. Энээр зөвхөн мөнгө хоорондоо солилцож байгаа. Нийт мөнгөнд өөрчлөгдөхгүй. Үүнтэй ижилхэн энэ хоёр цэнэгтэй биеийг хооронд нь контактлах үед нэгээс нөгөөд электрон шилждэг. Энийг цахилгаанч үзэгдэл гэнэ. За энэ хоёр биеуд нэгээс нэгд электрон шилжиж байгаа боловч нийт цэнийг хэмжээ өөрчлөгдөхгүй. Энийг цахилгаан цэнийг хадгалах хууль гэдэг. За энэ бол маш энгийн хэрнээ физикийн үндсэн хуулиудын нэг. Тэгэхээр энд нэг биес нөгөөд электрон шилжиж байна. Хоёр биеийн нийт цэнийг өөрчлөгдөхгүй. Тийм ээ. Үнийг цэнийг хадгалах хууль гэнэ. Энгийн 1 2 3 үгүүдийг ойлгоод авчих хэрэгтэй. Тэгээд энийгээ дагаж мөрдөөд физикийн үзэгдлүүдийг амархан тайлбарлаж болно.